Олон улсын түвшинд хийсэн судалгаагаар хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчдийн хамгийн том экспортлогч нь бүгд найрамдах Хятад ард улс байдаг бөгөөд дэлхийн тоглоомын зах зээлийн 85%-ийг нийлүүлдэг байна. Манай улсад оруулж ирж байгаа тоглоомны чанар хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх байдал нь тэр бүр чанарын шаардлага хангадаггүй. Үүний нэгэн томоохон шалтгаан нь зарим импортлогчид хүүхдийн тоглоомоо тавигдах эрүүл ахуйн шаардлагын талаар ойлголт багтай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөллийн тухай ойлголт тааруухан байдгаас ихэвчлэн шалтгаалдаг байна. Хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч болон импортлогчдын зайлшгүй мэдээлэл зохиох зүйлсийг зөвлөхийн өмнө Монгол улсад мөрдөгдөж байгаа хүүхдийн тоглоомны стандарт эрүүл ахуйн шаардлагыг энгийн иргэдүүдийг эцэг эхчүүд бид заавал мэдэж байх ёстой. Учир нь таны хүүхдийн өдөр бүр хамгийн ор байдаг зүйл бол тэдний тоглоом юм. Хүүхдийн тоглоом тавигдах шаардлага нь Монгол улсад мөрдөгдөж байгаа тоглоомын аюулгүй байдал ISO, ISO 8124 буюу 2011 стандартын шаардлага мөн хүүхдийн тоглоомын худалдаалтанд тавигдах эрүүл ахуйн ариун цэврийн дүрмийн шаардлага хангасан байх ёстой. За ингээд тоглоомд тавигдж байгаа стандартад тавигдах шаардлагын гол асуудал бол хаяг шошго байгаа тийм ээ. За жишээ нь би энэ тоглоом дээр ярил л да. Хаяг шошгын стандартын шаардлагаас өөрийн гэсэн салгаатай байх ёстой. Мөн энэ тоглоом дээр тэмдэглэгийг бол зааж өгсөн байдаг. Тийм учраас эцэг эхүүд бас хүүхдэд тоглоом сонгож авах гэж байгаа бол одоо энэ хаяг шошгын стандартын шаардлага хангаж өгөх гэдгийг бас өөртөө шалгаж авах шаардлагатай. За жишээ нь энэ дээр бол энэ Европын стандартын тэмдэглэгийг нь тавьж өгсөн байна. Мөн одоо энэ хэдэн насны хүүхд тоглох одоо насны заалтыг тавьж өгсөн байгаа байхгүй юу? 0-3 насны хүүхдэд одоо тоглохыг хориглоно гэсэн заалттай байдаг. За тэгээд насны онцлог байгаа. Тэгээд энэ болохоор дахин боловсруулалтанд орсон бүтээгдэхүүн талаар тэмдэглэг байгаа. Энэ болохоор эко гэсэн тэмдэглэг байгаа. За тэгээд үйлдвэрлэсэн улсын нэр байх ёстой. Мөн тухайн одоо энэ тоглоомыг хэрэглэх зааварчилгаа ямар бүтээгдэхүүнээр одоо ямар материалаар хийгдсэн гэсэн ийм онцлог заалтуудыг хийгээд энэ баркодыг хийсэн байх ёстой. Гэтэл энэ дотор Гэтэл одоо энэ тоглоом дээр жишээ нь энэ 0-3 насны хүүхдэд тоглохыг хориглоно гэсэн заалттай боловч одоо энэ 0-3 насны хүүхдийн хэрэглээний тоглоом байгаа байхгүй энэ шошгын стандартын шаардлага зөрчигдсөн байгаа. За мөн энэ хараа энэ хүүхдүүдийн одоо нүдний одоо хараа болон биед нь одоо гэмтэл учруулах ийм тоглоом байна л да. Хоригдсан байгаа тоглоом шүү. Тийм үрлэн сумтай буу байна. Тэгэхээр ер нь тоглоом нь өөрөө одоо хүүхдийн сэтгхүүн онцлог таарсан хүүхдийн бие махбодод аюулгүй байдлын шаардлага хангасан байх ёстой гэсэн заалтыг зөрчиж байгаа хгүй энэ тоглоом. Хүүхэд тоглоомыг унгаж эвдлэх мушгин шидэх зэрэг тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хэд жижиг хэсэг болон задран түүнээсээ гэмтэж өртөх аюултай байдаг. Мөн тоглож байх явцад арьс цаалстуулан нүд амьсгалын замыг гэмтээж харшлын өвчин үүсгэхийн их суурь нь болдгоо. Тиймээс танд хүүхдээ ямар тоглоомоор тоглох болон тоглохгүй байх тухай зохиох хэмжээний мэдлэг зайлшгүй шаардлагатай. Одоо угааж халраггүйжүүлэхэд төвөгтэй халуун төсвөрт муутай тийм материалаар хийгдсэн тухайлбал одоо эдгээр тоглоомууд гэхэд маш их нөө өсрөхийг ус одоо тоос шороог их татдаг. За тэгээд дээр нэгсэн энэ чи хүүхд амар хамдаа үргэн. Тэгэхээр нөгөө харшил үүсгэхэд нөлөөлөх үс маш их үнэртэй ингээ хуванцрын үнэр байна гэдэг чинь мөн нөгөө химийн үлдэгдлийг хянаагүйгүй ийм материалаар хийгдсэн нөгөө хүнд металлууд нөгөө органик нэгдлүүд энд маш өндөр тунтай агуулгадж байгаа. Аюултай хуванцрууд гэж байдаг. Тэгэхээр тэр хуванцар юуны материалын тэмдэглэгээрөөс байхгүй маш нөгөө уян болгоно гэдэг чинь сплат гэдэг одоо химийн нэгдлүүд орцсон байж энийг ингэж уян болгож өгдөг байхгүй. Тэгэхээр тэд нараа нөгөө хор тавдар үүсгэх тий хор тавдар үүсгэсэн дээрэс нь энэ дэр нөгөө халуун зүйл төрөх одоо шүлс амандаа ихэд тэр бодисын одоо ялгарл хэвийн ингэж байснаас маш их ялгарч байдаг. Хүүхдийн тоглоомын эрүүл ахуйн байдалд сөргөөр нөлөөлдөг хүнд металлууд болох маш удаан цадардаг, органик нэгдлүүд болох хлорант, метанол гэх зэрэг бодисууд тоглоомын бодог өнгө хийцэд ихээр агуулгаддаг байх юм. Тиймээс тоглоом үйлдвэрлэгчид химийн бодисын үлдэгдлийг хянахгүй гаргах, түүнд тавигдах дотоод хяналт сул, үйлдвэрлэлийн технологийн шаардлага хангахгүй, түүхийд ашиглах гэх зэрэг шалтгаануудыг нэгтлэн шалгаж тогтоох ёстой. Өнөөдөр яг энэ хураагдсан байгаа за 20-тай гэсэн тоглоомуудыг ингээ харж байхлаар маш их үнэртэй байна. Одоо баг иргэдийн хүүхдтэй авч өгдөг тоглоомууд бүгдээрээ л ингээ байгаад байна шүү дээ. Бид нар бол ингээ хараад байна. Тэгэхээр энэ үнэртэй байгаад байгаа шалтгаан нь юу вэ? Төрөний хэлсэн нөгөө хуванцар савны хуванцар материалын тэмдэглэгээ ерөөсөө альж тоглоом дээр байхгүй байгаа байхгүй юу? Наад одоо энэ хүүхэлтэй байхгүй. Тэгэхээр нөгөө аюултай нөгөө хуванцар химийн нөгөө хорт нэгдлүүдийг маш өндөр тунгаар агуулсан ч юм уу органик нэгдлүүдийг өндөр тунгаар агуулсан ийм хуванцар материалаар хийгдсэн байгаа болохоор үнээр маш их ялгарч байгаа.
Бид нар иргэд за ингээ иргэд маань тоглоом худалдаж авахдаа тэмдэглэлийг харах ёстой л гэдэг байгаа. Ямар тэмдэглэлийг нь харахаа мэдэхгүй байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ямар тэмдэглэлээ байх ёстой байдгийг. Гарал үүслийн тэмдэглэгээ байх ёстой. PP одоо гурвалжин огцгой тэмдэглэгээ байдаг шүү дээ. Тэр дотор одоо 1-7 кодтой дугаар тоонууд тавигдсан. За тэгээд нэг товчилсан 3-4 үсгээр тэмдэглэгдсэн тийм тэмдэглээнүүд байдаг. Тэгэхээр тухайн хууданцаар ямар гаралтай байна вэ гэхээр хамгийн одоо хүүхдийн тоглоом дээр зөвшөөрөгдсөн тэмдэглэгээ гэвэл тэр гогцоо дотор PP гэсэн тэмдэглэгээ байх ёстой. Тоглоомын баглаа бодол хайрцаг савны гадна талын шошгон дээр барааны нэр төрөл ашигласан түүхийд үйлдвэрлэсэн байгууллагын нэр хаяг, хэдэн насны хүүхдэд зориулсан болон уг тоглоомыг ухсрах, угаах, ариутгах зааврыг 12 гигэлийн шрифтээр тод томоор бичсэн байдаг байх юм. Өнөөдөр таны хүүхэд гэртээ болон цэцэрлэгтээ ямар тоглоомоор тоглож байна? Түүнийг хэрхэн ариутгах цэвэрлэг тухай мэдлэг илүүдэхгүй. Тоглоомны ариутгах нь хүүхдийн эрүүл мэндэд салшгүй холбоотой зүйлийн нэг юм аа. Манай цэцэрлэг нь бол одоо улсын мэргэжлийн хяналтын дүгнэлтээр гарсан те. Одоо эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө будаг гарахгүй, биед нь харшил өгөхгүй, шинжилгээний бичгийг хараад одоо оюун ухаанд нөлөөсөн тийм тоглоомор хангаж одоо шаардлага тавьдаг. Яа тэрний дагуу манай одоо тодорхой одоо шинжилгээний одоо мэргэжлийн хяналтын газрын тийм зөвшөөрөлтөө тийм газраас бол бид нар хүүхдийн тоглоомоор бол бэлдэж хангадаг юм байна. За мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээний 6 дүүрэгт хүүхдийн тоглоомын одоо худалдаалалт, баталгаажлалтын байдал, импортоор орж ирж байгаа тоглоомууд дээр бол хяналт шалгалт хийгдсэн байгаа. Энэ дээр бол нарантуул, хар хорин гэд бусад одоо худалдааны томоохон төвд хамрагдсан. За энэ дээр хяналт шалгалтын явцад бол ер нь гаднаас орж ирж байгаа тоглоомын баталгаажлалт нь хэр байгаа юм. Шинжилгээнд хамрагдсан хэсгийг бол гол нь тодорхойлох, улмаар одоо химийн хорт үдсүүд, хүнд металлын шинжилгээнүүд бол хийгдсэн байгаа. Ер нь манай мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораториор бол хүүхдийн тоглоомн дээр будгийн тогтворжилт, одоо дуу чимээ тэгээ өшөө одоо хүнд металлууд, формальдгид энэ шинжилгээнүүд pH-ийн шинжилгээ бол хийгдэж байгаа. За энэ төвшөнд бол манайх 6 дүүргийг хамруулад бодлоо шинжилгээ хийгдэд явагдаж байгаа. Манайх бол ер нь одоо жилд төлөвлөгөө шалгалт хүүхдийн байгууллагууд дээр ордог, хүүхдийн цэцэрлэгүүд дээр сургуулийн өмнөх байгууллагууд дээр. Энэ дээр бол цэцэрлэгийн шалгалтын явцууд бол мөн одоо хүүхдийн тоглоом хамрагдаад явцдаг. Цэцэрлэг дээр одоо хүүхдүүдийн тоглож наадж байгаа тоглоомуудыг бол шаардлагатай бол шинжилгээнд нь хамруулад баталгаажлалт нь хэр байгаа гэдэг дээр одоо бас шалгалт хийгдээ явцдаг. Энэ жил бол яг хүүхдийн тоглоомын дагнсан шалгалтыг бол сая хийгдээд одоо үндсэндээ одоо дүн гараад явж байгаа. Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт дараах үзүүлэлтүүдийг хангахыг заасан байдаг. Хүүхдийн сэтгэл зүй болон бие махбодын аюулгүй байдал, галын аюулгүй байдал, химийн аюулгүй байдал, цахилгааны аюулгүй байдал болон эрүүл ахуйн шаардлага хангасан цацрагийн аюулгүй байдал, тухайн бүтээгдэхүүн нь олон улсын болон үйлдвэрлэгч орны холбогдох үндэсний стандарт, техникийн баримт бичгийн шаардлагад нийцсэн болон тоглоомыг үйлдвэрсэн газар хадгалалтын байдлыг анхаарах хэрэгтэй. Хүүхдийн тоглоом дээр тавигддаг шаардлага байдаг. Хүүхдийн сэтгхүүн одоо аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэсэн шаардлага байдаг. Гэтэл энэ тоглоомууд маань тэр одоо сэтгэл зүйд нөлөөлөх үс юм айдас төрүүлэхээр ийм тоглоомод байна л да. Баг болгын хүүхдийн ерөөсөн онцлог юу гэхээр бодит үйл дээр суурилж тоглоом үйлдэж тохирдох чадвар нь илүү хөгжсөн байдаг. Учираас хүүхдүүд болж игэл том хүүхдийн хөдөлгөөний эвслийг дэмжсэн аль болох одоо ингээл машин одоо илжиг энэ дэр ингээд яг бодит дээр хүүхдэд хараад хүртэхэд ойлгомжтой яг бодитоор хүүхэд тусгаж авах тэр чадварыг хөгжүүлсэн тоглоомууд ихэвчлэн байдаг. Хүүхдийн тоглоомын дууны төвшингийн стандарт гэж байдаг. Гэтэл манай улсын худалдааны төвөөр борлуулагдаж байгаа хүүхдийн тоглоомууд дотор насны ангилалдаа тохирохгүй хэд чанга дуутай тоглоомууд ихэвчлэн худалдаалагддаг байх юм а. Үүний нэгэн жишээ нэраа хүүхдийн шажигдаг тоглоом нь хүүхдийн сонсголт муугаар нөлөөлөх хэмжээний хэд чанга дуу гаргаж байгаа юм. За 87, 88 децибел хүртэлх одоо дуу шуугаан гаргаж байна. Энэ шажигдаг тоглоомын хувьд бол 65 децибел, дээд нь 65 децибелийг зөвшөөрдөг байхгүй. Тэгэхээр энэ чинь 85, 87 децибел, 20 хэдэн децибелээр давсан дуу шуугаан гаргаж байгаа. Сонслон чадварт сөргөөр нөлөөлөх бүтсэн юм шуугаан гаргаж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн тоглоом импортлогчид мөн даган биелүүлэх дүрм журам гэж бий. Нийтэд худалдан борлуулах тоглоомыг судлаж, дээрх хэрэгслийг дагуулгахгүй, тоглоомыг сонгон үйлдвэрээс нь дагалдах, бичиг баримтын хамт загвар дээжээ, мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан шинжилүүлэх зайлшгүй шаардлагатай. За энэ талбайн тоглоомуудын ер нь орчны тохиолдолд орчны бохирдлыг ашиглалтын явцад нь одоо хяналт тавих газар нь одоо жоохон хаана байгаад байгаа нь
одоогоор бол мэддэхгүй байна л да. Хороо ерөөхдөө бол хороонд нь л бол нэг ийм талбайн тоглоомыг суйрлуулаад хүлээлгэж өгч байгаа байх. Тэгээ тэрний байнгын ашиглалтын явц хамгаалтын байдал нь үндсэндээ алдагдчихад байна л да. Тухайлбал одоо энэ тоглоомын талбай дээр ихэд одоо ерөөхдөө бол нийтлэг ингээ харагдаж байна. Тоглоомын талбай дээр байгаа нөгөө элсэн талбай байдаг. Тэрний элсний шинэлэг байдлыг өрнөөсөө хангаж чадахгүй нь одоо элсэн дагтарссан юм уу хог хаягдлагтай одоо шилний хагархаа гихтэл одоо гар хуруугийн зүсэг шилний хагархаа төмрийн хаягдал хатаасны хаягдал гэдэг юм. Ийм хаягдлаар их маш ихээр бохирлогдсон. Энэ дээр хүүхд аюулгүй тоглох тэр эрх нь одоо хангахдахгүй байна. Ер нь тоглоомын талбай бол тухайн орон сууцны сууч өмчлөгчдийн холбоонд хариулагдчих байх учиртай дундын өмчлөл гэдгээрээ. Тэгэхээр тухайн орон сууцны одоо сөөх нь энэ тоглоомын талбай юм уу машины талбайны ашиглалт хамгаалтыг үндсэндээ бол хариуцж явж явах ёстой боловч одоо 2-3 одоо орон сууцны сөөхийн хариалт байдаг орон сууцны дунд ингээд нэг тоглоомын талбай байгуулчихвал энэ маань өөрөө эзэнгүүтчихэд байгаа байхгүй юу? Өнөөдөр Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа тоглоомын стандартад гадаад тоглоомын талбай болон мини парк буюу жижиг хэмжээний тоглоомын төвүүд хамааралтай байдаг. Эдгээрээс аюулгүй байдлын стандартыг зөрчсөн олон тохиолдлууд ч мөн илэрдэг байх юм. Үүний тод жишээ нийслэл хотын гадаах тоглоомын талбай хүүхдээс өөр эзэнгүй болсон гэж хэлэхэд болохоор талбайнууд их байгаа юм а. Байршлын зохион байгуулалт, суйрлагдсан тоглоомын эвдрэл гэмтэл болоод эрүүл ахуйн аюулгүй стандарт зөрчигдсөөр байгаа. Энэ бүхэнд эргэн бүрийн идэвх санаачлах хамгийн чухал юм а.